Эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийг эцэслэн батллаа. Энэ од хаврын чуулганаар баталсан бас онцлог чухал ажилтнтай хууль байгаа. Засгийн газар болон улсын их хурлын гишүүн цогт хэрэл нарын гишүүд өргөн барьсан. Монгол улсад ардсан тогтолцоо шилжснээс хойш 36 жилийн дараа хувийн хөвчлөлөө зах зээл суурилсан эдийн засгийн тогтолцоог жинхэнэ утгаар нь бэхжүүлэхэд чиглэсэн төр хувийн хөвчлийн харилцааг тодорхойлсод чухал хуулийг хэлэлцүүлж дууслаа. За энэ хуулиар төр хувийн хөвчлөлтөд өрсөлдөхгүй, үн тогтооход оролцохгүй, бизнесийн орчин өрсөлдөнд хамгаалах боломжтой, тогтвортой, хөрөнгө оруулагч нарт ээлтэй байхыг бас бид хуульчилж өглөө. За энэ хуулиар нэгдүгээр төр гинтийн шийдвэр гаргахгүй, бизнес сөргөөр нөлөөлөх хуулийг батлагдсанаас хойш 6-аас доошгүй сарын өмнө мөрдөнө. Төр нэг мэдээллийг нэг л удаа авна. Хоёрдугаар төрийн хүнд сурталыг 2-оос 3 дахин цөөрүүлнэ. Эрчим хүч, санхүү, боловсролын салбарын 41 зөвшөөрлийг бүр мөсөн хүчингүй болгосон. Барилгын салбарт нэг үйл ажиллагаанд 3 зөвшөөрөл авч 3-аас 4 жил зарцуулдаг байсныг зогсооно. Нэгэнт авсан зөвшөөрлүүдийн хугацааг уртасгаж тусгай зөвшөөрлийг 10 жил, энгийн зөвшөөрлийг 5 жилээр олгодог болж байна. Зөрчилгүй бол ажлын 2 өдөрт багтаагаад шууд сунгана. Зөвшөөрөл авахд тавьдаг 20-оос 30 шаардлагыг 8-аас 15 болгож цөөрүүлсэн. Татвар нийгмийн даатгалын өртөө гэх шалтгаанаар зөвшөөрлийг цуслах, сунгахаас татгалзахыг хориглож байгаа. Нийтдээ 120 гаруй зөвшөөрөл олгох эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлж байна. За мөн хөрөнгө оруулалтад урт хугацааны тогтвортой байдлыг бий болгож байгаа. Гадаад дотоодоос татсан зээлийн хүүгийн орлогын татварыг 5% болгон бууруулж хямд их усэр гадна дотноос татах бололцоог бий болгож байна. Улаанбаатарт 20 тэрбум, орон нутагт 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахад 10 жилийн тогтворжуулалт олгоно. 50 тэрбум төгрөгөөс дээш бол байршлаас үл хамааран 15-аас 20 жилийн баталгаа өгнө. Гадаад дотоодын хөрөнгө оруулалтын гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Дата төв хэмэл ухааны тоног төхөөрөмжийг гайлын татвараас 100% хөнгөлж, дэвшил технологи, хүнс, аялал жуулчлалын салбарыг гадаадын ажлын байрны төлбөрөөс бүрэн чөлөөлж байна. Өмнө нь зөвшөөрснөөс бусдыг хоригддаг байсан бол хоригдсноос бусдыг зөвшөөрдөг чөлөөт эдийн засгийн суур зарчим бүрэн үйлчилж эхэллээ. Бидний саяхан баталсан татварын багц хуулиуч мөн бизнес эрхлэг тулгарч байсан санхүүгийн дарамтыг багасгах, татварын ачааллыг бууруулахад чиглэсэн. Хувийн хөвчлийн орон зай тэлэх тусам эдийн засаг эрүүлждэг, ядуурл буурдаг гэдгийг бас бүгд хүлээн зөвшөөрч, яаралтай горимоор хэлэлцэж, эдийн засгийн эрхчлөлийг тунхагласан их хурлын гишүүдтэй энэ хуулийг санаачилсан засгийн газар, улсын их хурлын гишүүн цогт хэрэл жаргалан очир бат нартаа бас талархлаа илэрхийлье. Хуулийн хэрэгслийг онцгой биелүүлэхэд засгийн газар маань онцгой анхаарч ажиллах шаардлагатай шүү.